За сургалтаас шийдэх тогтоол гарч байна. Тогтоолыг хэмжүүлээ. Шийдэх тогтоол 2025 оны 6 дугаар сар 6 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын нэрийн өмнөөс Сүхбаатарын аймагт гасан мөрөндийн анхны шүүгэн шүүгч Баярбатар даргалж шүүх хуралдаан нарийн бичгийн дараа нэгдсэн улсын ярилцлагч хэмэд шүүгдэлчийн өгүүлэгч Эрдэнэт за хөргчийн хөөцлийн төлөөлөгч болор чимэг төрний өгүүлэгч Баярмаа шүүгдэлч Баяр Билэг нарыг оролцуулан тус шүүгэн шүүх хуралдааны А танхим нээлттэйсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Баяр Билэгт холбогдох хэргийг 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч хэллээ. За шийдэх тогтоолын тогтоох хэсгийг гэж танилцуулна. Нэг шүүгдэлч хонгороо довход ороо харын Баяр Билгийг автоэврийн хэрэгслийг жадаад сэдвүүний аюул байдлын тухай хууль түүн нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөвхөний яам хүслийг хохируулсан буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 3 дахь шалтгаалсан гэмтрийг үйлдсэн гэм буруутай тооцсогоо. Хоёр эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 10 дугаар зүйлийн 3 дахь шалтгаалснаар шүүгдэлч Баяр Билгийн тээврийн хэрэгсэл тодорхыг 5 жилийн хугацаагаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар Сүхбаатарын аймгийн баруун уртсан нүдэд дэвсгэрэл гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах хэлээр шийдэгсэвэ. За эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 3 дахь шалтгаалснаар шүүгдэлч Баяр Билэг нь зорчих эрх хэлийг зөвсөн бол бэлэгдээгүй зорчих эрх хязгаарлах хэлийг 20 хэлний 1 хоногоор солихыг түүнд мэдэгцэвэ. За Баяр Билгийн тээврийн хэрэгсэл тодорхийг 1 жил эрхийг 5 жилийн хугацаагаар ялыг энэ шийдэх тогтоолыг 40 дөрөвд бас үйлчлэн тоолсогоо. За хорхчийн хуулийн төлөөлөгч болор чимэг нь энэ гэмт хэргийн болмоос учирсан хохирол хор хөшигтэй холбоотой зарлаа цаашид гарах зарлаа ноцгоронтой бүрдүүлэн иргэний хэрэг шүүгд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэх эрхтэй болохыг дурдсагоо. За шүүхийн шатанд Баяр Билэг тасны зэрэг гарах хэмжээ аваагүй бөгөөд тэрээр энэ хэргийн болмоос цагдсан хоригдоогүй хэрэгт эдмэрийн баримтаар харагдсан болон битүүнлэгч нь эзэлгүй. За хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримтгүй. Тэрээр энэ тогтоолоор бусдад төлөвлөлтгүй буюу хорхчийн хуулийн төлөөлөгчийн баримтаар нэхэмжлэн хохирлыг бүрэн төлсөн болохыг тус дурдсагоо. За тогтоол уншин сонсох хүчинтэй болно. Оролцогчид шийдэх тогтоолыг эсвэгшүүрүүл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатарын аймгийн эрүү иргэний хэргийн давзаалтчдын шүүгүүд давзаалт гомдол гаргах эсвүүлэгч хэрэгтэй болохыг тайлбарласаа. За тогтоол гомдол эсвүүл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг төтөлзөөсгөө даргалагч. За соцооч. За Баяр Билэг ойлгосон уу? Ойлгосон. За таны гэмтрийг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон. Болгоомжгүй гэмтрийг анх удаа холбогдсон. За учруулсан хохирлыг нөхөн төлсөн. За үйлдсэн гэм буруугаа бүлээн зөвшөөрж байгаа энэ байдлыг харгал. За зорчих эрхийг хязгаарлах хэлээр шийдэх нь таны үйлдсэн гэмтэрэг гэм бурууд шудраг ёсны зарчимд нэгнэ гэж шүүгүүлжлээ. Ойлгосон уу? Ингээд эрхийг 5 жилийн хугацаар хасаж 1 жил 5 сарын хугацаагаар Сүхбаатарын аймгийн баруун уртсан нүдэд дэвсгэрээс гарахыг хориглож байна. За болор чимэг ойлгосон болор чимэг ойлгосон. та энэ гэмтрийг болмол цаашид одоо хүүхдээ тэдийн цэцэгтэй холбоотой ч юм уу бусад зарлаа ноцгоронтой бүрдүүлээд иргэний хэрэг шүүгд хянан шийдвэрлэх журмаар нэхэмж эрхийг үлээх нээлттэй гэж шийдвэрлэж байна. Баяр Билэг зорчих эрх хязгаарлах хэлийг зөрчүүл 20 хэлээр солих нь гэдгийг анхаараарай. За тогтоол 15 хоногийн дотор гарна. Тогтоол гартаа авсан өдрөөс хойш оролцогчид 14 хоногийн дотор давзаалтчдын шүүгд гомдол гаргах эсвүүлэх хэрэгтэй. За өөр тодруулаагүй энэ тогтоолоор бусдад төлөвлөргүй гэж тогтоол гарч байгаа. Энэ ойлгож байгаа болчихсон тийм ээ. За усын ярилцлагч бол өмгөөлөгч тодруулах төлөө нь байхгүй нь. Сая юу цагдаа хохирлыг 702 хэрэгсэн. Гэмтрэг үйлчлэн чинь нодон жилээс 600 жаал байсан л та. Тэрэн дээр энийг одоо юу яаж байгаа тухайн үеийн мөрдөгдөж байгаагаа өмнө гардаг байсан бол одоо бол яг одоо шийдэх тогтоол гарах үеийн хөдөлгөөсөө доод хэмжээгээр бодож гаргаж байгаа энэ одоо хуулийн шүүхийн характер тогтсон юм. За ингээд шүүх хуралдаан хасна үү.